Би өмнө хэтэрхий их энэ нийгмээс боллоо гэж шалтгаалдаг байж. Өдөр бүр гомдлож, шалтгаалж, тэр бодит байдалтай бүр уусчихсан байсан. Тэгж байгаад нэг өдөр бодсон. Миний зорилго юу юм бэ? Бүтээхийг хүсэж байгаа зүйл маань юу юм бэ? Би эзэмших хүсч буй зүйлсээ өөрийн болохын тулд юу хийх ёстой юм бэ? Тэгээд шийдвэр гаргасан. Тэгснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Би нийгмийн шаар учраас би эмэгтэй болохоор болохгүй, чадахгүй. Би эцэгийнхээ дураас нь толгой муутай учраас би царай муутай бүдүүн учраас миний амьдрал ийм байгаа юм аа. Би нийгмийн тогтолцооноос болж хорьсон хүн. Ийхүү өөрийгөө барьж идэх гэж буй мэд шалтгаууд болон нийгмээс боллоо гэж гомдлохоо одоо болж үз. Ингэж шалтгаалж буй шалтгаан нь өөртөө хангалттай итгэлгүй байгаа учраас тэрэ. Чи өөрийнхөө хүчээр хийх итгэлгүй учраас бусдаас боллоо гэж шалтгааллахгүй бол төвчж байхын аргагүй байгаа үстэй. Бид үргэлж бусдаас боллоо гэж шалтгаалж, алдсан шалтгаанаа гаднаас хайдаг. Өөрөөсөө учир шалтгааныг хайх гэж оролддоггүй. Бусдыг шүүж доош нь хийдэг байж өөрийгөө түлхэж урагшлах бодол огт байдаггүй. Тэр бол ялагдагчийн сэтгэлгээ юм аа. Бусдаас боллоо гэж шалтгааллахгүйгээр чэйжэндээ гараа тавиад бодоод үзье. Та өөрийнхөө хийж чадах хичээл чармайлтын хэдэн хувийг нь ашиглаж байна вэ? Сайн сонсож байгаарай. Та бүхэн өөрийнхөө хийж чадах хичээл зүтгэлийн ядаж хагасыг нь ч хийхгүй байна. Над чих хэмжээнд байхад болно. Бүх зүйлээ зориулж чадахгүй ч боломжийн хэрээр хийж байгаа юм чинь. Би нүгээ хэлж буй хоромдч ийм тийм шалтгаан бодож буй хүмүүс гарцаагүй байгаа байхаа. Бусдыг шүүмжлэхээс өмнө өөртөө дотгор болж толинд хараад өөртөө хэлээ. Чи яагаад 50 хувил хичээж байгаа юм бэ? Ухаараач гэж. Чи ажилдаа цагтаа ирдгүү атлаа тушаал дэвшихийг хүсдэг. Хичээлдээ сайн хүүхдээс илүү хичээдэггүй байж дүмийн улам сайжраасаа гэж хүсдэг. Дасгал хөдөлгөөн хийхгүй, орой шөнө юм иддэг байж сайхан биетэй байхыг хүсдэг. Өдөрт Instagram, вебтүнд хид эми цагийг үрдэг атлаа үргэлж цаг хүрэлцэхгүй байна гэж гомдлдог. Тийм ээ, чи өөртөө хэлээ. Та бүхэн өөрийгөө бүх зүйлийн шалтгаан гэж бодохгүй байна. Тэгж бодвол сэтгцийн хувьд хэцүү болох учраас хэзээ хүртэл сэтгэлээ амар байлгахын тулд бусдаас боллоо, нийгмээс боллоо, эцэгхээс боллоо гэх юм бэ? Амжилтанд хүрэх гэвэл би сэтгэлээр 50 баймаар байна гэж бодох ч хэрэггүй. Тэр хэмжээний дотоод 50 бус байдал стрессийг хүлээн авч даван гарч чадна гэсэн шийдвэртэй байхгүй бол болохгүй. Хинч таны өмнөөс хийж өгөхгүй. Би өөрөө хийх хэрэгтэй. Үүнээс хойш дахин шалтгаан тавьж бусдаас боллоо гэхээ болж үзье. Өөрийн дотроос асуудлыг хайж нэг нэгээр нь боломжтой бүхий л талаас нь хөгжүүлж үргэлжлүүлэн урагшлаарай. Яг одооноос төвлөрөөд сайн сонсоорой.
Ялдаг хүмүүс үргэлж ялж, ялагддаг хүмүүс үргэлж ялагддаг. Бид ялагдагчийн зуршил сэтгэлээгээр өөрийгөө хохирогч болгоод зөвхөн шалтгаалт тоочоод байвал огт амжилтанд хүрч чадахгүй. Ялагдагчаар амьдрах амьдралдаа уусаад үлдэж болохгүй. Нөхдөө сайн гэж бодох зүйл нь сайн биш байх тохиолдол байдаг. Буулт хийж мөргөлдөөнөөс зайлсхийх нь амар байж болно. Гэхдээ сайн зүйл биш ээ. Тэр нь сул дорой байдал юм аа. Ялга итгэл байхгүй ялагдагчийн дүр төрх юм. Та өөрийнхөө хүсч буй зүйлд хүрч түүнийгээ сахин хамгаалах гэвэл тэмцэх хэрэгтэй. Битгий бууж өгөөрэй. Байнга л учир шалтгааныг нь хайж эцсийг хүртэл өөрийгөө түлхэх хэрэгтэй. Тэр бол амжилтанд хүрсэн хүмүүсийн сэтгэлгээ бөгөөд амьдралд хандах хандлага юм аа. Бидэнд ч бас байх ёстой хандлага мөн. Яг одоо гэртээ байгаа ТV-гээ үгүй хийж, гар утсандаа хамаг цагаа үрдэг тоглоомуудыг устгаж, ямар ч хэрэггүй вебтун, спортын мэдээ, Facebook, Instagram-а харах цагаа багасгаж, чиний гарнаас зүйлтэй байдаг тэрхүү гар утснаасаа ангижирч чаддаг байх хэрэгтэй. Намайг дампууруулах оршин тогтнол нь надаас өөр хинч биш ээ. Хэцүү, золгүй байдлыг өөрчилж чадах нь ч бас надаас өөр хүн байхгүй. За одоо сайн төвлөрөөд дагаж хийгээрэй. Би үүнээс хойш дахин шалтгааллахгүй. Би үүнээс хойш дахин бусдаас болоог шалтгаан шалтгаан тоочихгүй. Би өөрчлөгдөх болно. Өөрийн дотроос учир шалтгааныг хайж хийж чадах бүхий л зүйлээ оролдоод үзнэ. Чамд хийж чадах хүч бий. Одооноос эхлэн өөрийн амьдралыг гайхалтай гэрэлтгүйцээр бүтээгээд үзье. Эрт заяа суугтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн цаг хугацаанд нь хэрэгтэй сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл аларм буюу сэрүүлэг дээр тохируулга хийнэ үү? Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол бусдад шеэр хийж түгээж болно. Баярлалаа.